Come and fly away with me. 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 За хай минь хаан. За орд YouTube-тэй бичлэг оруулаагууд ёстой уучлаарай. За яг Going Travel-ийн зөвхөн сурагчдад зориулсан Японы алдарт 10 газрыг очиж үзэх аялалдаа гарах гад онгоцны бодол дээр ирсэн ойр ингэж бичлэг хийгээг болохоор жаахан бичлэгтэй байна. За одоо бид нар ирсэн ороогоо буудлаасаа гараад Tokyo Tower үзэхээр явж байна. Tokyo Tower-ын гадаа ирсэн байна. Лаг сүртэй хон байлгүй. Бэт юм ээ. Тэгээ ногоон байгууламж нь үнэхээр гоё юм уу? Hi. Yeah. Oh my god. So cool. Энийг одоо jazz lab гэртээ өшгөн ширээн дээр тавих юм байна. Оо, гэрэл насчих. Өглөө бид нар босоод буудлынхаа өглөөний цаг идчихэд одоо явж байна. Японы метроны учрыг олчвол ер нь хаа газар ч гэсэн метроны учрыг олчдаг гэсэн. Самэнха одоо энэ метро нь болохоор жолоочгүй метроны юм байна заяа. Хамгийн ихний газар бол Мирайкад бид нар өглөөний цаг уучаад ирлээ. За энэ газар болохоор яг настай хүмүүсийн одоо энэ шарууд нь 40 нас тэгээ 65 өнгөс солихороо насан дэжтэй төгшин хүмүүсийн ер нь бол яг хахта ямар хуу хүнд хэцүү байдгийг ингээд жоохон баалсны хүмүүсд мэдрүүлж байгаа юм байна. Оо. Амар том юм бэ. Ингэсэн зогсож шээ. За бид хэд одоо Солонгон гүрэн дээр ирсэн байна. Тэгээ эндээс бол үнэхээр гоё харагдсан юм байна уу? Надад энэ газар үнэхээр их таалагдчих байна. Хамгийн сүүлийн байршлал Team Lab үгээр тайлбарлаж боломгүй гайхалтай юм гоё газар гэсэн. Биеэр мэдэрдэг гэсэн. Тэгэл орж гал үзье да. Өнөөдөр бид айгүй 50 хөдөлж байна. Өнөөдөр бид Zoo Park орно. Бас нэг сүмээр орно гэсэн. Sky Tower бас орно гэсэн. Тийм шүү дээ. Zoo Park-ийн map. Энэ байна. Одоо бид таанд зогсож байгаа юм. Эндээс орж ирсэн шүү сая тий. Вау. Энд зам байна. Хамт зураг даруулах болохгүй л ах та. Хамт зураг даруулмаар байна. Тэр сүртэй амт үйд юм шүү дээ. Чи өстө зурнаас л харж илаа шүү дээ. Тэр харагдаж байна уу? Яавар инээдтэй зэрэгтэй би. Яг гастай. За би байгалийн амт юм байна уу? Надад тэр байр том орон сууцсан нэг энэнийг бол үнэхээр амжихгүй байна. Ийм гарден дотор явж байхад надад бүр амар гоё юм гэдгийг би бол ойлголоо. Очролж орж ирсэн чинь зүгээр цаашаа бүхсээр л унтсан байдаг нэ. Одоо тэгээ яалтай л дээ. Араас нь хараад гарахаас гараарай гинэ өө. За хойноосоо хөөртөл юм байна. Анаш. Guys. You and get. Тэраараа энэ Harry Potter-тэй гадаг нөгөө нэг юу шүү. За энийг авах уу? Энэ надад магадах юм байна.
За манайхаа бидэд аянгийн хаалга дээр ирсэн байна. За энэ бол Японы алдартай 10 газрын яалтч хүнийг нь ирсэн газар байсан. Брэвэр гоё харагдсан байна. Thank you. Саяны хаалга руу яваад өмнө үстэй. Энэ талд нь дахиад нэг байгаа юм уу? Яна саяны хэсгийг хасаараа бичээгүй үстэй. Ийшээ зоос шидээд хөслөө бодох юм байна. За биелэх байхаа. Би хаана ирсэн байна вэ? За энэ бол дэлхийн хамгийн өндөр цамхаг гэдгээр бол айгүй алдартай Токиогийн Sky Tree. Ой. Гал. Ийшээ Токио хот бол үнэхээр гайхалтай харагддаг юм байна. За хай бидэд өнөөдөр Шинагавагийн усан парк дээр ирсэн байна. Тэгээд дельфины шоу үзэх нь байна. Энийг одоо би маш удаа хүлээсэн. Тэгэхээр явж дельфинийхаа шоуг үздэг. Би зүгээр ингээд шилэн хоргоны цаанаас ингээд дельфинууд харна. Тэгээд нэг ингээд өсөрж мөсрэл тийм харна гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чи энэ бүр үнэхээр гүү эди бэр бүр аимшигтэй. Миний төсөөллөөс бүр ингээд 100,000 дахин илүү байж чадлаа. Одоо би тэд Шибуя руу явах гэж байна. За Токиотын одоо хамгийн алдартай Шибуяд ирсэн байна. Тэгээд яг орой харанхуй болохоор энэ хавь бүр илүү гоё болдог гэсэн. Тэгээд хүн ч гэсэн бүр амар бужигладаг гэж хэлээ. Яг Шибуяд бид дөнгөж ирсэн чинь бороо бүр яг асгаж эхэлж байна. Тэгээд бүр амар гоё харагдаж байна. Ер нь Шибуя шиг гэлбүү Токиогийн бүх гудамж алдартай хос угаасаа аргагүй юм байна. Амар цэвэрхэн тэгээд уусаа үзэмжин ч гэсэн зураг дарахад баг бүх хэсэг нь амар гоё харагдаж байна. Үнэхээр гайхалтай.